За өнөөдөр төл малтай танилцахаар ирсэн хүүхдүүдтэй энэ өдрийн минь төргий. Тэгээ манай нархан тайз тоглоомын дэлгүүр нь 4-р жилдээ таны хүүхдийн аз жаргалтай сонголт уриатаагаар 1200 нэрийн тоглоомыг худалдаалж байгаа. Үүнээс одоо онцлохоор Монголын үндэсний өв соёл шингэсэн 10 гаруй тоглоомыг онцлохоор худалдаалж байна. Тэгээд Монгол тоглоомын онцлог бол одоо байгалийн малын гаралтай болон байгалийн гаралтай материалыг ашиглаж хийдэг. За энэ маань Монгол үндэсний тоглоомын нэг хэсэг оюун түлхүүргээ тоглоом байгаа. Энэ болохоор нөгөө 81 төрлийн үйлдэлийг гараараа хийдэг. Тэгэхээр гарын одоо нөгөө жижиг булчингуудыг маш сайн хөгжүүлдэг ийм онцлогтой тоглоом байгаамаа. Тэгээд гарын жижиг булчин хөгжснөөр сургууль ороход бичих чадвар тэгээд гарч хэлэхгүй байх одоо тийм ач холбогдол бүх ийм тоглоом байгаа. За онцсон тоглоомуудын хувьд болохоор мөн адилхан гарын эвдүү шаардахаас гадна бас оюун ухаан шаардсан ийм байдаг. Ойсон тоглоом тоглох дуртай хүүхдүүдийг ухаандаа болгодог ойсон тоглоом. Ойсон тоглоомууд маань ерөнхийдөө 10 төрөл байгаа. Үүнээс хамгийн хялбар гэх юм бол энэ 3 модны ойсноос эхлээд 3, 6, 9 модны ойсон тоглоом гэж байдаг. За энэ тоглоом маань болохоор наадамчин гэдэг ийм 6 насны морийг уралдуулдаг хөлөг тоглоом байгаа. За хүүхдүүд маань ингээд шоо хаяад морь буухад одоо энэ морь буусан тоогоороо хүүхдүүд урагшаа ахин. Тэгээд энэний тоглоомын маань онцлог бас нэг ийм мэдлэг гэсэн картууд байгаа. Хөлөг тоглоомн дээр очоод мэдлэг карт харах юм бол одоо мэдлэгээсээ уншаад за энэ дээр гэхэд Адууны яам гэдэг эртний төвхүүд нь ингээд байж байдаг. Одоо Адууны яам гэхэд Хувлаа хааны үед монголчууд Адууны яамтай байсан. Тухайн үед монголчууд Адуунд ямар их ач холбогдол өгдөг байсныг илтгэнэ гэдэг ингээд 200 төрлийн мэдлэг картыг бас хүүхдүүдтэй өгч яадаг ийм онцлогтой тоглоом байгаа. За Монголын үндэсний тоглоомын нэгэн хэсэг Монгол шагаа наадгаагаар ерөнхийдөө эртээр үеэс бол 200 гаруй төрлийн тоглоомыг шагаагаар нааддаг байсан. За тэдний нэг нь болохоор энэ алаг мэлхийн наадгаа мөн одоо шагаа шүүрэх гээд одоо ийм хөө хувийг ашиглаж шагаа шүүрдэг байгаа. Би шагаа тоглох дуртай. Би гэртээ дүүтэйгээ, анаатайгаа, ээжтэйгээ, аав ээжтэйгээ тоглох дуртай. Шагаан яслах, шагааны мэрэг, дөрвөн бэрхэх, орхих мөн одоо морь уралдуулах гэдэг ерөнхийдөө 15 төрлийн ийм тоглоомыг энэ Монгол шагаагаар тоглож болдог байгаа. Гэхдээ би шагаа тоглох дуртай. Эмээ надаа зааж өгсөн. Тэгээд ааман автагаа би дэшорж гитачэд шагаа тоглоно. За энэ болохоор Монголд үйлдвэрлэсэн одоо Монгол үндэсний нүүлчин соёлыг одоо хадгалсан ийм угсардаг гэр байгаа. Тэгэхээр угсардаг гэр маань ерөнхийдөө манайд 2 төрөл байгаа. Энэ болохоор 20 см-ийн диаметртэй 50 ширхтээ ийм тоглоом байна. Тэгээд энэ онцлог нь болохоор яг Монгол гэрийн дарааллын дагуу баригддаг байгаа. Шалаа тавиад, ханаа тойруулаад, унаа өлгөөд гэдэг ингээд яг Монгол гэрийн бас эд хогшлууд нь яг тоош ирэхгээрээ байдаг ийм онцлогтой тоглоом. Надаа энийг ийшээ хийн. Тэгээд энийг ингэж ийшээ ингэж хийгээд босноо. Тэгээд 225 ширхтээ бас бүрэн тавилгатай Монгол угсардаг гэр гэж байгаа. Тэр нь болохоор бас мөн ялгаагүй тавилгаа бас бүгдийг нь угсардаг. Легоноос илүү ийм ач холбогдох ийм тоглоом байдаг. За юундаа унаа өлгөж байгаа лээ? Тэ тоондоо унаа өлгөж байна. Энэ малын гаралтай материалыг ашиглаж хийсэн бөгж нийлүүлэх гэх тоглоом байгаа. Энэ болохоор дээр үеэс бас бэлгэлийн чанартай одоо бэр болж байгаа хүндээ одоо энэ бөгжийг нийлүүлж бас эрэгтэй эмэгтэй хоёр нийллээ айл гэр боллоо гэсэн тийм бас бэлгэлийг агуулдаг тоглоом юм аа. Тоглоо. За дараагийн тоглоом нь болохоор энэ хайрцагтай ийм туудуу тооё гэд сүүлд гарсан ийм монгол тоглоом байгаа. Энэ болохоор ерөнхийдөө 6-аас дээш насны хүүхэд тоглоно. Нэг тоглохдоо одоо 3-аас 6 хүн тоглодог. 55 ширхэг ийм карттай. Тэгээд одоо минутын хугацаагаа тавиад хэн олон ижил төрлийн дүрсийг эндээсээ ингэж сонгож аваад цуглуулсан нь ялагч болдог ийм онцлогтой тоглоом байна. За энэ нь болохоор дөрвөн хүчтэн ингээд Монгол үндэсний хэм маягийг харуулсан дөрвөн хүчний бэлэгдэлтэй Монгол шатар байгаа. Монголд үйлдвэрлэсэн зутагмал. За Монгол шатрын онцлог болохоор хүүхдүүдэд оюун ухааны хөгжлөөс гадна
дараагийн нүүдлийг харах стратегийн бас ажил бүгдэлтэй гэж үздэг. Монгол шатараар тоглож сурсан хүүхэд бас тоог их хурдан сурдаг. Тийм ач холбогдолтой тоглоом юм аа. Манай аамаа аягуулсан ингээд өмнө амар сайн ингээд шатарчин байсан. Тэгээд надад зааж өгдөг. Би ингээд гэрээсээ очоо ингээд би ингээд шатар тоглолтог авдагаа. Шатар тоглолтог хүүхэд мундаг болдог. Тэгээд бас тоомолоод ингээд шатраа тоглоход амар гоё болдог. Тэгээд шатар ингээ хүмүүсүүд ингээ гайхаа тэгээд мундаг яа нэгэд хэлнэ.